За хамтаа үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хөрч байна. Яг одоо та бүхэндээ зочтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор Оросын холбооны улстай хамтран ажиллах санаачлагын Монголын төвийн захирал Цэцэг Дэлгэр, за мөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Софт нар бидний студид өргөд ирсэн байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн өглөөний минь. Урилгыг мань хүлээн авч ирсэн та хоёртай их баярлалаа. Тэгээ үзэгчдээ бас сайхан мэдээг дуулгахаар та бүхнийгаа урьсан юм аа. Баярлалаа. За юуны түрүүнд яалтаа хүрэх зам хэмээх гайхалтай уралдаан болох гэж байна. За үүний талаар гоё мэдээлэл өгөөд эхлүүлье те. Тун удахгүй одоо бид хоёр нөгөөдөр явах гэж байна. Тэгээд Москва хотноо Оросын холбооны улсын нийслэл Москва хотноо энэ сарын 20-ноос эхлээд 29-ыг дуустал Ялта хүрэх зам хэмээх олон улсын хөгжмийн 8 дахь удаагийн наадам маань одоо эхлэх гэж байна үйл ажиллагаа нь. Энэ наадам нь анх 2019 онд Оросын холбооны улсын Кремлд зохион байгуулагдчихсан. Тэгээд одоо 2023 оноос эхэлж та бүхэн мэдж байгаа одоо Оросын холбооны улсад бий болсон байгаа геополитикийн нөхцөл байдлаас үүдэн Кремлд явагдах боломжгүй оролцогч нарын аюулгүй байдлын үүднээс одоо сүүлийн 4 жил Оросын холбооны улсын төрийн хүндэтгэлийн ордон хэмээгддэг одоо маш нэр төртэй тайзнаа Кремлийн тайзнаа явагдах гэж байна. Тэгэхээр Ялта хүрэх зам олон улсын хөгжмийн наадмын онцлог нь бусад уралдаануудаас ямар ялгаатай байдаг гэвэл дэлхийн 5 ТV-г төлөөлүүлэн зөвхөн 15 орноос дуулаачдыг сонгон шалгаруулж авдаг байгаа. Тийм тэгэхээр 5 ТV-с өөрөөр хэлбэл Африкаас хүртэл хурж ирж дуулдаг. Тэгээд 15 орны янз бүрийн жанрт дуулдаг. Өөрөөр хэлбэл ганцхан дуурийн дуулаачид биш байх нь байна. Тэгэхээр янз бүрийн жанрт дуулдаг. Өөрсдийнхөө их оронд уран бүтээлээрээ олондоо танигдчихсан алдартай дуучид ч хүртэл ирдэг л дээ. Тэгэхээр 15 орны дуулаачид хурж ирж одоо энэхүү наадмаар зөвлөлтийн арт түмний зохиож исэн дуунуудыг олонд одоо танил болсон дуунуудыг өөрсдийнхөө их хэлээр дуулдгаар онцлог байгаа. Өөрөөр хэлбэл манай Монголын дуулаачид бол одоо анх энэхүү наадамд 2023 оноос эхэлж оролцсон байгаа. Тухайн үед Батцэнгэлийн Заяат гэдэг соёл урлагийн их сургууль суралцж ирсэн 3 дугаар дамжааны оюутан маань оролцож 3 дугаар байр эзэлсэн байдаг. Түүний дараа одоо манай Чингис хаан одонд Монгол улсын соёлын илч, морин хуурчуулах, флейт хөгжимчийг хийж байгаа Баярагийн од бандах гэдэг одоо танаа UBS телевизийн Universe Space Sony шилдэг одоо дуулаачдын нэг од мандах маань оролцож исэн, дипломант болж исэн. Түүний дараа бол нодлон маш гайхамшигтай Эрдэнэс 5-нд толгойд одоо цахилгааны инженер хийдэг мэрэгжлийн биш дуулаач залуу. Тэгвэл зөвлөлтийн дуунд дуртай уур хачин залуу нэр төртөөгөр өөрийнхөө эх орныг төлөөлж Кремлийн тайзнаа зогссон. Энэ жилийн хувьд бол одоо Монгол улсаас 4 дуулаач чиг бид нар мэдүүлсэн мэрэгжлийн. Тэгээд одоо Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгат өнөөдөр дуулж байгаа Даваа сүрэнгийн Софт гэдэг энэ залуу Монгол улсаа төлөөлөө орцох болсон. За Софтын маань хувьд бас хэрхэн яаж сонгогдох болсон те маш олон одоо хүмүүсээс сонгогдоод дөрөвт ороо дөрвөөсөө бас одоо шилдэгээр тодроод те явах гэж штэ. Софтын хувьд би урд нь бас өгчээсэн л та. Урд жилүүд тэгэл гадагшаа нөгөө дүүрийн уралдаанд одоо ч нөгөө коронатой холбогдуулаад гадагшаа илүү амралцсан гэх юм уу? Гадагшаа олон улсын том ер нь бүх дүүрийн уралдаанууд бичлэгээр нэгдүгээр шатаа авдаг болсон. Тэр нь болохоор яаж юм гэхээр юу гэдгийг юу ч мэдхгүйгээр очиж уралдахаас хамаагүй илүү гэсэн үг. Ягаад тэгэхээр 300 400 дууч очиж орох байсан бол ихтэй эмхтэй 30 30-ыг л хамгийн дээдл нь авч үлддэг болсон. Тэгэхээр илүү ер нь өөрт нь боломжтой байна л гэсэн. Тийм учраас тэгээ уралдааны хувьд бол тийм болохоор бас энэ уралдаан бас ингээд онлайнаар өгөөд би тэнцэн хийж бодог байсан зэрэг тэнцсэн. Ерөнхийдөө 2023 онд анх одоо намайг Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар буюу та бид бүхний хилж заншснаар Эрдэнэкад соёлын хэлтсийн дарга хийж байхад энэхүү уралдаанд нэг дэмжиж зохион байгуулалтын дэмжиж Монгол улсаас оролцогч оруулна гэдэг хүсэлт ирж ирсэн. Тэгээ бид нар дэмжээд одоо Монгол орон даяар зарлаад дуулаачдыг орно хэмээн ураад
Тэр цагаас эхэлж манай дуулаачид мэддэг болсон. Өнөөдөр 4 жил өнгөрөөд 4 жил дараалаад тасралтгүй одоо тусгаар тогтносон эрх чөлөөтэй арчилсан Монгол орны орчин цагийн одоо дуурийн төдийгүй дуулах урлагийн нэр нүүр болсон нэрийн хууц болсон энэ залуучууд маань энэхүү уралдааныг мэддэг болчихсон, оролцъё гэж хүсдэг болсон. Тийм учраас Совдын хувьд бол 23 оноос эхэлж мэдүүлж исэн. Оролцъё гэж хүсэж исэн. Яг гэвэл манай Совд маань бол оюутан ахуй цагаас эхэлж уралдсан залуу байгаа. Монгол улсын гавьяат жүжигчин Магалж авийн болдын шавийн байгаа. Тийм тэгэхээр бол багшийн маань шавнар бол одоо ер нь их уралддаг. Уралдахдаа нэр төртөө уралддаг. Тэгээд Совдыгоо бид нар одоо 4 жилийн туршид мэдүүлсэн байх нь шүү дээ. Гэтэл одоо юм бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатай гэдэг нь үнэн юм шиг байна. Тэгэхээр эр үсч эсхий сунсан байна. Цэгийн дуу бүжгийн эрдмийн чуулгад дуулж байгаа хүн бол энэ жил одоо Кремлийн тайзнаа дуулна гэдэг нь бол миний хувьд бол маш бахархал. Дээрэс нь одоо Совдын хувьд бол бас энэхүү наадамд очиж дуулахад бас дахиад нэг бахархал. Дээрээс нь залуу насныхаа дурсамжийг бүтээх хамгийн гайхамшигтай нэг мүж тэр тайзнаа одоо тохион тэр нь юу вэ гэвэл одоо өөрөө хэлэх байх. Одоо Орос улбаны улсын нөгөө дүүрийн одоо яг миний олонний бас холооны ах トゥ хоёр гэдэг хэвгүй Аскар Абдразаков, Илдар Абдразаков гэдэг. Илдар Абдразаков нь одоо дэлхийд дэлхийд л танигдсан байхгүй дэлхийн өмнө. Тэгээд ахтай нь дуулахаар болсон. Хамт уу? Тий. Ахтай нь яаж исэн гэхээр 2023 онд Бүлбүлийн нэрмжит олон улсын дөрөв дулаачтай уралдаан Азербайджан хотын нийслэл Бакуд болж исэн. Тэгэд тэр хүн шүүгчээр урдаас араа сууж исэн. Тэгээд харин тэрүүндээ дуулах гэж байгаа болохоор их л гоё л байна. Том хариуцлага л. Тийм болохоор Москвад одоо Совдыг яваад очиход аль хэдийн харж исэн залуу өөртөө хамт болох нь шүү дээ. Тийм байна. Иргэлийн дуучин хүний хувьд бол бас одоо тэр бүр олдохгүй маш гоё аз завшаан. Ер нь маш их үүрэг хариуцлага одоо ноогдож байна л да. Тэгээд тэр томоохон тайзан дээр гарч байгаа сэтгэлээс нь бас асуумаар байна. Тэгээд бас гайхалтай дуучинтай хамтран дуулах гэж байгаа. Тэгээд сэтгэл ямар юм одоо? Одоо тэгээд гоё нөө тэгээ олон юусны овоод оролтсон болохоор тэгээд сайхан илүү төтөн бодохгүй зүгээр дуулъя л гэж бодчихлоо. Сандрал байхгүй. Тийм гайгүй. Одоо чаддаг зүйлээ хийх гэж байгаа учраас одоо тийм. Тэгээд жаргаж бол ер нь одоо яах аргагүй одоо бахархах талууд байдаг. Тэгэхээр 2022 онд гэдэг тийм ээ. Тийм 4-р курс тахт нь Бүгд найрамдах Чечен улсын Грозны хотноо зохион байгуулагдсан одоо зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин бид бүхний ер нь мэддэг одоо Муслим Магомаев гэж алдартай дуучин хүн байсан. Муслим Магомаевын нэрмжит олон улсын 5 дахь уралдааны дэд байрын шагналтан болсон торгон аргил хоолойт гэсэн өргөмжлөл авсан залуу байгаа. Тийм учраас ерөнхийдөө бол олон улсын хэмжээнд зохион байгуулагдж байгаа мэрэгжлийн дуурийн дуулаачдын уралдаануудад бол одоо оролцдог, байнга оролцдог ганцхан Оросын холбооны улс биш бас бусад орнуудын оролцогч орнуудын дуулаачид ч гэсэн Совдыг таньдаг болчихсон байна. Тийм байна тий. Тэгэхээр бол ер нь бол нэлээд туршлагатай яг цаг нь ирсэн тий. Одоо бол яг л энэ цаг мөчид бол одоо яг бэлэн болцсон байна л гэсэн үг юм байна. За ер нь бол уран бүтээл олон улсын тэмцээн уралдаанууд бол яг уран бүтээлчд бол маш том гараа одоо боломжуудыг бол цааш нээж өгөх юм болов гэж боддог. Яг энэ сонгодог урлагаар бол манай монголчууд аль хэдийн дэлхийд гарсан байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр чин дэлхий зэрэг одоо Итали, Орос гэдэг энэ мундаг орнууд бол монголчуудыг ямар чансаатай вэ гэдгийг бол айл хэдийн мэддэг болцсон те. Тэгэхээр яг энэ тэмцээний ер нь ач холбогдол хэр өндөрт одоо тэр чинь одоо 5-50-ээс л ингээл шилдэгүүдийг цуглуулж байгаа учраас маш том өндөр ач холбогдолтой тэмцээн гэж бол хараад байна. Тэгэхээр яалтаа хүрэх зам наадмын хувьд бол Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулагддаг гэж би түрүүн онцлог хэлсэн. Тэгэхээр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин өөрөө оролцогч нарт мэдлэгээ дэвшүүлдэг байгаа. Үүгээр нэг онцгой. Дээрээс нь шүүгчдийн бүрэлдэхүүнд Оросын холбооны улсын зөвхөн одоо урлаг соёлын салбарт алдартай дуулаачид, уран бүтээлчид шүүгчийн хувьд суудаг. Одоо ерөнхий шүүгч нь бол Лев Лещенко байгаа. Бид бүхний мэддэг, Монголын ард түмний мэддэг. Гэтэл Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн бит төлөөлөгч сууж идэг.
ерөнхийлөгчийн одоо соёлын санаачлалыг дэмжих сангийн захирал сууж байдаг. Өөрөөр хэлбэл ганцхан уран бүтээлийн салбарын хүмүүс биш, бас улс төрчид сууж байдаг. Тэгэхээр энэ уралдааныг одоо 4 жил уран бүтээлчтэй авч явсан хүний хувьд тийм ээ, энэ наадмын зохион байгуулагч нартай одоо энэ 4 жилийн хугацаанд маш сайхан нөхөрсөг харилцааг тогтоосон хүний хувьд бол би юу гэж дүгнэдэг вэ гэвэл бас тодорхой хэмжээний улс төрийн бодлого явагдчихэдэг уралдаа. Тийм. Тэгээд анхнаасаа 2023 онд одоо уран бүтээлчийн оролцуулахдаа хөтлөгчнөр нь бол Россия телевизийн нэлээд нэрт хөтлөгчнөр байдаг. Энэхүү наадмыг бас Россия телевиз наадмынхаа өдрүүдэд хагас финалыг бол шууд дамжуулдаг. Тийм болохоор манай Монголын үзэгчид ч гэсэн үзэх боломжтой өмнөх уралдаануудыг үзэж өөрийнхөө уран бүтээлчийг дэмжижээс яг бол финал дээр нээлттэй санал асуулга явуулдаг. Тэгээд энэ наадамд Монголынхаа уран бүтээлчийг оролцуулах гол ач холбогдол нь юу юм бэ гэхээр яг харахгүй эх орны дайнд ялалт байгуулсны түүхт өдрийн өмнө буюу 5 сарын 9-ний өмнө зохион байгуулагддаг. Дээрээс нь зөвлөлтийн одоо цэргийн дуунуудыг дуулдаг. Дуулахдаа оролцогч нь өөрийнхөө төрлөх их хэлнээ дуулдаг гэдгээр энэ онцгой. Тийм учраас бид нар бас Монгол үндэстний хувьд өөрсдийнхөө соёлыг сутарчилж байна. Дээрээс нь тэр ялалтын баярын өмнөх өдрүүдэд бол тусгаар тогтносон Монгол улсын тусгаар тогтнолын үнц нь юу юм бэ гэдгээ бид нар бас Оросын ард түмэнд үзэгчдэд хүргэх үүднээс дээрэс нь эх орны дайны он жилүүдэд 1941-с 45 онд жижигхэн дээрэс 800 мянга гаруй хүн амтай байсан ядуу малчин ард түмэн эхний өдрөөс нь эхлээд ялалтыг ойртуулахад өөрийнхөө зүгээс ямар их эд материалын сэтгэл санааны тусалцаа үзүүлж ирсэн бэ гэдгийг тайзнаас нь бид нар заавал сануулах үүднээс одоо оролцогч дуучин маань ч гэсэн өөрийнхөө мэдчилгээнд тийм ээ хөтлөгч нар ч гэсэн энийг дурдж хэлж яхах нь зүйтэй юм шүү гэдэг бид нар санаагаа илэрхийлсэн учраас 4 жилийн туршид одоо яг наадмын өдрүүдэд Монголын ард түмний одоо ялалтад оруулсан хувь нэмрийг бол байнга дурсаж явдгаараа бидний тэр уралдаанд оролцож байгаа бас ач холбогдол юм уу гэж бид нар хардаг. За манай савд маань ерөнхийдөө бас яг энэ дөөрийн урлаг за яг энэ чиглэлээр ер нь яг яагаад сонирхох болов яг хичнээн жил одоо яг цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад одоо бас дуулж байгаа. За би цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад ороод төгсөөл 1 жил болоод орсон. Тэгээ одоо 2 жил яг ажиллаж байна. Анх дуучин болсон гэвэл би чинь яг тэгж дуулж барьдаггүй байсан юм аа. Бас нэг зураач болох юм бодсон. Зураач. Бодсон байсан. Тэгээд соёл урлагийн сургуульд ур чадварын шалгалт өгөөд уран баримлын ангид аймагтай нэгээр гараад ирж исэн байхгүй юу. Тэгээд ирдсэн байж байгаад өөрөө дөөрийн дуулаач болно гэсэн бодолтой би дуучинд болно доо гэж бодсон. Тэгээ ярин шалгалт өгөөд одоо багш дээрээ орж исэн. Анх бол бүр 2013 онд энэ найрамдал заслангийн 35 жилийн ой гэж болоод тэрний ойд зориулаад мөнгө хараацаа гэж ардын урлагийн одоо хүүхдүүдийн их наадам болоод анхных уралдаан шууд тэр төрүүлж ирсэн байхгүй. Тэгээл яг тухайн үед Ариунбаатар ах нөгөөд Глинкт төрүүлж ирээд гавьд толцсон байсан байхгүй. Тэгээл дэлхийн дуучин ингээд өөрийн дуучин гэхээр тэгээл 8 дугаар ангиас за би дөөрийн л дуучин болно доо гэж Ариунбаатар ах шиг дуучин болно гэж мөрөөдчихсэн. Тэгээд одоо ч гэсэн мөрөөддөг. Хоёртон болоод бас нэг айгуу бас сайн багш дээр орсон. Сайн сургууль сайн багшийн буйнд тэгэл хэрэг надад нэг зорилготой өрчмсөн гэж явж байгаа да. Тэдэн дуучин болохгүй л. Манай совд зурдаг. Үнэхээр сайхан зурдаг. Дээрэс нь ихэр. Өө тийм үү? Ихэр. Ихэр заяатай. Тэгээд хоёулаа дуулдаг. Өө ямар гоё юм. Тэгтээ ихэр нь хаанаж арай ч дөөр биш ах та. Арай өөр төрлөөр дуулж байна. Гэтэл ихэр нь нисхийн инженер болсон. Тэгэхээр бас нэг урлагийн зүйл байх шүү те. Гэр бүлний ер нь урлагийн хүн байдгүй. Байхгүй юу? Хоёулаа их сайхан дуулдаг гэхдээ те. Чуулган хамт олон бас хэрхэн яаж хүлээж авч байгаа мэдээж энэ томоохон тайзнаар гаргаж байгаа учраас бүгд маш сайхан хүлээж авч байгаа болоо гэж найдаж. Тийм манай чуулгын чинь ер нь дараа удирдлагууд манай хамт олон болвол тэгэл ер нь уралдаан тэмцээн чи чадхаараа орох хэрэгтэй яв бид нэр асуудалгүй чөлөө мөлөө асуудалгүй чи бэлдэх хэрэгтэй. Одоо манай ах нар хүртэл тэгэл чи яг юмаа хийж гин үү юу хийж гин битгий илүү төтөө юм битгий хийгээрэй. Яг л юмаа бэлдээ шүү.
Ер нь дуурийн уралдаан ч гэсэн дайрын рамаасаа иж нь одоо жишээлбэл ах нар маань ингээл нот хараал сууж хат алина нот аваад иртээ. За аваад очингод за би яг хэмжээгээр нь тогшин. Чи яг хэмжээнд нь дуулаа шүү. Жаахан наан цанаа үлэхгүй бай. Наа чи буруу дахиад эхэлтэй чи алдсан бай. Яг л яс хийлэгдэг гэх юм уу? Тийм. Ер нь тэгээд хүний ер нь юу гэдгийг хаач ятсан нэг тийм нэг сайхан газар ажиллах, сайн сургууль анхнаасаа нэг тийм нэг сайн хүмүүсийн дунд ятсан болохоор ягаад ч юм сайхан л байдаг шүү дээ. Тэгээ хаач явсан тэгэл хуралдаан тэмцээнд ч явсан тэгээд сайхан хүмүүстэй танилцсаал явж байгаадаа баяртай л байдаг та. Ер нь Монгол улс, Оросын холбооны улсын хоорондох хамтын ажиллагааны талаар ярих юм бол одоо бид энэ жил дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэл өнгөрүүлнэ шүү дээ. Тэгэхээр ер нь энэ 105 жилийн хугацаанд явагдсан хамтын ажиллагааны хүрээнд бол зэвсэг түвшний хамтын ажиллагаа бол их эрчимтэй тогтвортой өрнөж явдаг. Энэ хамтын ажиллагаанд бол цэргийн дуу бүжгийн эдмийн чуулгын оруулсан хувь нэмэр бол үнэлж баршгүй шүү дээ. Тэгээд сүүлийн одоо он жилүүдэд ч гэсэн цэргийн дуу бүжгийн эдмийн чуулга маань одоо өөрсдийнхөө ая дууг, уран бүтээлийг хөрс цэргэлдээ одоо бүгд намд гуриад улсад бол ялангуяа үзэгчдэд нь маш их идэвхтэй өрнүүлж хамтын ажиллагаа нь бол их хөгжиж байгаа. Тэгэхээр цэргийн дуу бүжгийн эдмийн чуулгын удирдлагт бол энэхүү завшааныг ашиглаж бас талархмаар байна. Яг бол ер нь залуу уран бүтээлчдийг зөвхөн хувь хүний хувьд хөгжөөсөө билээ гэж дэмждэггүй. Бас энэ хоёр орны хоорондох аль хэдийнэ өрнөсөн байгаа энэхүү соёлын хамтын ажиллагааг хүнзээрүүлэхэд одоо хувь нэмэр оруулж гин гэдэг үүднээс нь харж их дэмждэг хамт олон байгаа. Тийм болохоор талархал илэрхийлмээр байна. Дэс тэлхээ яах вэ? Ялтай хөрөх зам хэмээх энэхүү тэмцээнийг одоо Оростой төдийгүй Монголд хүртэл хүмүүс маш сайн мэддэг болсон. Тэгээд Оросын холбооны улстай хамтран ажиллах санаачлагын Монгол төв хэмээх энэхүү төвөөр бас дамжуулан Монголын уран бүтээлчдийг за энэ сайхан одоо өсвөл ирмэлцлийг тэгээд явж байгаа гайхалтай дуучдыг бас энэхүү тайзнаар гаргаж байгаа нь бол таны хувьд ч гэсэн маш их баярлалаа гэж бид бүхний зүгээс хэлмээр байна. Тэгээ Монголын дуучин, цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, совд те ялтай хүрэх замаар алхаж за тэр гайхалтай Кремлийн тайзнаар гарах нь тэгээ энэ гайхалтай мөчийг бид бүхэн ч бас тэсэн ядан хүлээх болно. Тэгээ удахгүй бас сайхан мэдээгээр иргэн уулзах болоо гэж найдаж байна. Гол нь гэхдээ энэхүү тэмцээнд уралдаанд наадамд оролцож байгаа нь бид бүхний хувьд бол маш гоё санагдаж байна. Энэ тайзан дээр гарч байгаа нь ч гэсэн маш гоё санагдаж байна. Тэгээд танд болон за дуучиндаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За тэгээ гайхалтай мэдээгээр бүгдээрээ эргээд уулзах болтугай гэж хэлмээр байна. Баярлалаа. Хичээнэ. Яг л замын наадмын 15 орны оролцогч нар бол одоо ингээ хамтдаа 10-аад хоногийн туршид хамт амьдарч хамт уран бүтээлээ өдөр болгон туурдаг. Янз бүрийн арга хэмжээнд зохион байгуулалт бас наадмын хүрээнд. Тэгэхээр яг аргагүй бол маш сайхан найз нөхөд болоод салцгаадаг. Тэгээ тэр нөхөрлөл бол тасалддаггүй. Ямар нэгэн уран бүтээл дээр хамтарч ажилладаг, ямар нэгэн дахиад одоо тоглолт боллоо гэхэд бие бинийгээ урьдаг. Энэхүү наадмын зохион байгуулагч нар ч гэсэн оролцогч нараа хайдаггүй. Тэгэхээр нодлон гэхэд одоо үүний нэг тод жишээ Ялтын одоо түүхт Тэгшоо буюу 85 жилийн ойн хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлс үхийн хийсэн төрийн айлчлалын үеэр одоо Ялтын өдрүүдэд энэхүү наадмын зохион байгуулагч нар маань манай Монгол орноос 3 оролцогчийг урьж 3 уран бүтээлчийг урьж одоо Ялтын баярын концертод оролцуулсан байгаа. Тэгэхээр хөлийн цэргийн чуулга дээрээс Монгол улсын филармон дээрээс нь одоо Оросын Любэ гэж хамтлаг байдаг. Түүний одоо манай Монголын дэмжигчдийн одоо нэгэн том фан клубыг ажилуулдаг их далаа гэдэг уран бүтээлч маань очиж концертод нь оролцсон байгаа. Өөрөөр хэлбэл одоо ганцхан совд энэхүү наадамд оролцоо зогсохгүй дараагийнхаа Монголын сайхан залуу уран бүтээлчдийн оролцох замыг бас нээж өгч гэнэ гэж харж байна. За маш баярлалаа та хоёр та. За баярлалаа. Удахгүй болгож байгаа тэр тэмцээнд нь маш том амжилт хүсье. Хамтран ажиллаж байгаа. За мөн дэмжиж байгаа эргэн тойрны маш олон хүмүүс байгаа болоо гэж бодож байна. Гэр бүлээс ахвадлаад тэ албан байгууллага. За тэгээд энэ бүх гүрийг нээж гарцыг нээж өгсөн гайхалтай хүмүүстээ бас сайхан сэтгэлийнхаа үгийг хэлээд нэвтрүүлгийн өндөрлөл яаж байна? За би ер нь боддог. Би ихээс илүү бид ихэн зөв гэж боддог. Одоо төрүүлж өсгсөн ээж аав их сайхан нутаг, сайхан сургууль, сайн багшин буйнаар л өдий зэрэгтэй одоо сайхан байгууллагын ачаар бас ингээд дэмжүүлээд явж байна. Энэ бүгдийнхээ ачаар л өөрөө ингээд хичээж чармаагаад харин эднэрийнхээ итгэлийг алдахгүй байжгаад нэг аятайхан дуучин болчихсон л гэж ирнэ.
боддог доо. Тэгээд тэр намайг дэмждэг, намайг миний ард талыг даадаг гэр бүлтэй, ажлын хамт олондоо бүгдэнд нь маш их баярлалаа л гэж хэлье да. Маш их баярлалаа. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ, өнөөдрийн зочдоор Оросын албаны улстай хамтран ажиллах санаачлагын Монголын төвийн захирал цэцэг дэлгэр мөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулган дуучин Савд оролцлоо. За хамтаас үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагт уулзлаа. Тэр баяртай.